Сайн бацгаана уу? За өнөөдөр та бүхэнтэй ярилцахыг хүсэж байгаа сэдэв бол 8 зан араншингийн талаар ярилцахыг хүслээ. За эдгээр 8 зан араншинаас хэрвээ аль нэг нь танд байгаа бол засах гэж оролдоорой. Мэдээж хүн болгонд давуу тал гэж бий, мэдээж хүн болгонд сул тал гэж бий. Тэгэхээр өөрт байгаа тэр зан араншин засч чадах юм бол та болон таны эргэн тойрны амьдрал илүү их амар байх болно гэдэгт итгэлтэй байна. За ингээд 8 зан араншингийн талаар бүгдээ хамтдаа ярилцъя. Номер 1 төр хүн. Me-centered person буюу би төвтэй хүн. За та өнөөдөр хүртэл ийм найзтай байсан байж магадгүй. Эсвэл магадгүй та өөрөө тэр хүн байж болно. Энэ хүн ямар хүн байдаг вэ гэхээр өөрийгөө бусдад бүх хүнээс илүү гэдэгт итгэдэг. Тэгэхээр хүмүүс өөрийнхөө талаар л ярихгүй бол тэр харилцаанд орж чаддаггүй. Тэр яриаг үргэлжлүүлж дэмжиж ярьж чаддаггүй. Бусдыг урамшуулж чаддаггүй. Харин хин нэгэн хүн өөрийг нь магтаж сайшаахгүй бол тэр хүнтэй харилцааг удаан хугацаанд хадгалж чаддаггүй хүний талаар ярьж байгаа. Тэгэхээр энэ хүний амьдралд байдаг сул тал юу вэ гэхээр бусад хүмүүсийн харилцааны хувьд төвд байхыг хүсэж байгаа тэр хүсэл нь өөрийг нь харилцаанаа захад аваачдгаа гэдгийг анзаардаггүй байгаа. Хэрвээ та би төвтэй хүн бол өөрийнхөө энэ зан араншныг засъя гэдэг дээр анхаараарай гэж хүсье. За ингээд номер 2 дугаар constant controller. Байнгын бусдыг удирдахыг хүсдэг тэр зан аранш. Бүгдийг бүх хүмүүсийг удирдахыг хүсдэг тэр хүсэл. Бас л мөн адил үргэлж өөрийнх нь зөв гэдэгт итгэдэг. Хамгийн харамсалтай нэг заавал нотлох гэж оролдоод байдаг. Юуг ойлгож чаддаггүй гэхээр хүн болгоны үзэж туулсан амьдрал өөр, хүн болгоны амьдралыг үзэх үзэл өөрөө гэдгийг ойлгож чаддаггүй, үүнтэй эвлэрч чаддаггүй. Ажил дээрээч тэр, баг хамт олонны дундааш тэр, гэр бүлдээч тэр бүгдийг заавал өөрийнхөө байлгахыг хүсдэг, өөрийнхөө хийхийг хүсдэг. За хамгийн том сул тал энэ хүнд юу байдаг вэ гэхээр үүрэг хариуцлагыг өөртөө авах маш их дургу. Бүгдийг удирдахыг хүсдэг хэрнээ яг үүрэг хариуцлагын талаар яригдах үед үнийг өөртөө авахыг хүсдэг. Үргэлж бусдад буруугаа өгөхийг хичээдэг. Тэр тгээггүй байсан бол би ингэхгүй байсан, энэ ингээггүй байсан бол би тийхгүй байсан маа гэдэг энэ хандлагыг гаргадаг баг. За ингээд номер 3 roller coaster. За та бүхэн нэрнээс нь анзаарсан бах. Сэтгэл зүйн хувьд бол тогтворгүй, хувирамтгай байдаг хүний талаар ярьж байна. Маш их аз жаргалтай байж яснаа хэсгийн ормын дотор хувираад огцом ууралж явах жишээ нэ. Тэгээд магадгүй та энэ төрлийн хэв шинжийн хүн бол энэ зам байдлаа засахгүй бол эргэн тойрныхон тань таны хажууд удаан байна гэдэг бол хэцүү. Тэгэхээр энэ хүний бусдад өгдөг хэцүү байдал юу вэ гэх юм бол эргэн тойрныхоо хүмүүсийн өөртөө итгэлийг нь үгүй болгодог хор ууршигтай байдаг. Тийм учраас хэрвээ та яг юм тогтворгүй амархан хувирамтгай ийм зан байдалтай хүн бол энийг би засах ёстой шүү. Энэ дээр би ажиллах ёстой шүү гэдэг дээр анхаарлаа хандуулаарай. Номер 4 The Vampire буюу цус сорогч. Энэ хүний шин чанар бол хийж байгаа бүх зүйлээ дандаа үзэн яддаг. Үргэлж сөрөг байх, эсвэл үргэлж гомдлох, шүүмжлэх шалтгааныг дандаа хайсаар л байдаг. Хүлээж авах шалтгаан дээр төвлөрдөггүй, шүүмжлэх, доромжлох, үгүйсгэх тэр шалтгааныг хайдаг. Ийм учраас хүнтэй хамтарч чаддаггүй. Ийм хүн багийн уур амьсгалыг үгүй хийж идэг. Ийм байгаа. Тэгэхээр магадгүй хэрвээ та байнгын сөрөг байдаг, дандаа юмыг сөргөө талаас нь хардаг бол за би бас өөрийгөө засах ёстой шүү. За энэ зан байдлаа би өөрчилё гэдэг тэр хандлагатай байгаарай гэж үсэ. За ингээд номер 5 Gift giver. За энэ бол маш их түгээмэл зам байдал. Маш их өөртөө итгэлгүй байдаг. Бусдтай харилцах харилцаанд өөртөө итгэл байхгүй учраас өөрийгөө үн цэнтэй гэдгийг нотлохын тулд
бусдаар өөрийгөө хүрээлүүлэхийн тулд бусдад дандаа бэлэг өгч идэг. Ямар магадгүй мөнгө, магадгүй ямар нэгэн эд материалын зүйлс. Тэр эд материалын зүйлсээрээ дамжуулж юу гэхээр хүрээллийг үүсгдэг. Харамсалтай нь маш их huge reaction буюу маш их том хариу үйлдэлийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл өөрөө бусдад ингээд бэлгэсэлт маш их өгдөг. Тэгэж эргэн тойрны хүмүүсийн өөр хажууд барьж гинэ гэж боддог. Тэгээд яг энэ нөхцөл байдлаас болоод бусад хүмүүсээс ч гэсэн яг ижил хэмжээний сэтгэлийг эсвэл магадгүй ижил хэмжээний тэр бэлгийг хүлээгээд байдаг. Тэр энэ нь өөрийг маш их шархлуулдаг. Тэгэхээр ийм зам байдалтай байгаа бол та энийг бас зан аран шинтэй байгаа бол энийг засаарай. Өөрлөг нэг өнгийгүүд хараарай гэж хэлхийг хүслээ. За ингээд номер 6. The bomb. Маш их тэсрэх бомб гэсэн үг те маш их ууртай хүмүүсийн талаар ярьж байгаа. Ямар нэгэн үл ойлголцол үүсэх үед эсвэл асуудал үүсэх үед энэ байгууллага байж болно, энэ хамт олон байж болно, энэ найз нөхөд байж болно, энэ баг байж болно. Ямар ч үед асуудал гарч ирэх үед хамгийн түрүүний хариу үйлдэл ерөөсөө шууд уурлах. Яагаад тэгэхээр сэтгэл зүйн хувьд бол төлөвшөлт байхгүй. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар байхгүй улмаас. Хэрвээ та асуудал гарч ирэнгүүт шууд огцом ууралдаг хүн бол за ер нь бол сэтгэл зүйн хувьд бол би төлөвшөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр төлөвшөлт хүний насаар хэмжигддэггүй. Хүний нас бол хүний туршлагатай хамааралтай байж болох. Тэгэхээр энэ зан байдал дээр өөрийгөө засах тал дээр уншаарай, судлаарай, хөгжүүлээрэй гэж хэлэх хүслээ. Номер 7. The Moch. Их хойрог, их залхуу хүний зан байдлын талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл за хизээ нэгэн цагт би амжилттай амьдран дөө. За хизээ нэгэн цагт би тэрэнд хүрэндэ гэж боддог. Тэгээ би таныг зөвлөг хэлмээр байна. Календар гаргаж ирээд нэг хараад үзээрэй. Тэр календар дээр хизээ нэгэн өдөр гэдэг өдөр хизээч байхгүй. Тэгээ та л өөрийнхөө төлөө гарч тэмцэхгүй бол хинч хизээч яг тань шиг таны амьдралын төлөө явахгүй. Тэгэхээр хизээ нэгэн цагт гэсэн энэ үгээр шалтгаан битгий гаргаарай. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал дээр анхаарлаа хандуулаарай. Хойрог залхуу байдлаа дийлэрэй л гэж хэлэх хүслээ. Ингээ номер 8. Scary cat. За бүх юмнаас айх, имэх, за онцгойлон эрсдлээс имэх талаар. За шударгаар хэлэхэд би өөрөө бол энэ номер 8 дахь хүн. Тэгээ би яг энэ өөрийнхөө сул талтай энэ сул зан араншин дээр би ажиллаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол би эрсдлийг үүрэх дургу. Эрсдлээс их имээдэг, айдаг ийм хүн. Тэгээ магадгүй ийм учраас ч гэсэн яг ажлын маань процесс ч гэсэн яг ижил хэмжээнд явдсан болов уу гэж би хардаг. Тэгэхээр эргээд ингээд Монголд ирээд 8 жил тасалтгүй энэ мэргэжлэр ажиллаж явах үед үсрэнгүй, тесрэнгүй хөгжил надад яг үндэ бол байгаагүй байна гэдэг би олж харсан. Яг би маш их стресс имээдэг, айдаг. Тэгээ үүнээсээ болоод зоригтой алхам маш бага хийдэг. Тэгэхээр энэ бол миний сул тал минь. Тэгээ хэрвээ та яг надтай адилхан ийм сул талтай байгаа бол өөрийнхөө comfort zone буюу тэр тав тухтай орон зайнаасаа гарч чаддаг байгаарай гэж хэлхийг хүслээ. За тэгээд эдгээр 8 зан араншнаас танд аль нь байна вэ? 1 нь байна уу, 2 нь байна уу, 3 нь байна уу? Хэрвээ байгаа бол засах ёстой зүйлсийг засаад яваарай гэж хэлье. Ингэж чадах юм бол та өөрөө хүсэж байгаа тэр амжилттай амьдралд хүрч чадах байхаа. Баярлалаа та бүхэнд. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.